За Отгон аймгийн сургуулийн хувьд одоо 2 дахь удаага түүхэндээ 2 дахь удаага яг энэ Erasmus Plus хөтөлбөрийн зохицуулагч сургуулиар шалгараад тэгээ өнөөдөр яг энэ мэтэж төслийнхаа бас нээлтийг хийж байна. За өмнө нь бол бид нар ажлын байранд суурилсан сургалт гэдэг бас Европын холбооны санхүүжилттэй төслийг Монгол улсад анх удаа Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Тэгээд төсөл маань өнгөрсөн жил амжилттай дуусаад мөн дахин бас бид нар Европын холбоонд төсөлтөө одоо тендерт шалгараад энэ төслийг хэрэгжүүлж байгаа. За энэ төслийг яагаад бид нар яг энэ VTech буюу багшийн хөгжил одоо багшийн хөгжлийг реформ хийх өөрчлөх, шинжлэх төсөл сонгосон бэ гэхээр одоо энэ бол яг бидний өнөөгийн Монгол улсад нэн яаралтай мөн боловсролын яамнаас ч гэсэн ингээд хэрэгжүүлж байгаа шат аргалтай хэрэгжүүлж байгаа өөрчлөлт шинжилэлт энэ реформд бас ингээд тэнцэх юм байна. Засгийн газраас зохион байгуулалт хэрэгжүүлж байгаа бодлогоодтай нийцэх юм байна гэдэг үднээс энийг энэ төслөө сонгосон байгаа. За тэгээ манай төслийн хүрээнд бол Монгол болон Европын холбооны нийт 11 хамтрагч сургуулиудтайгаар мөн яамд тамгын газруудтайгаа хамтарч хэрэгжүүлэхээр ингээд амжилттай явж байна. За одоо бид нэр ингээд ногоон Монгол улс маань жишээлбэл агаарын бохирдол маш өндөр тийм энэ бол хүм болгоны одоо үйл болгон аав ээж нарын хүмүүсийн толгойн өвчин болж бидний бухимдж байгаа сэдв. Гэтэл энийг бас яг олон нийт маань хараахан ойлгодогтой шийдэл нь хаана байх вэ, юу байх вэ гэдгийг энийг бол ингээд багшийн хөтөлбөр тийм багш бэлтгэж байгаа бид нар оюутан иргэдээ бүр ингээд танин мэдүүлэхээс нь эхэлнэ. Тэгэхээр яг одоогоор бол манайх судалгаагаараа ингээд үзэхэд энэ ногоон хөгжил дижитал цахим шилжилтийн хөтөлбөрүүд маань бол хараахан яг энэ багш хөтөлбөрийг бэлтгэж байгаа хөтөлбөр сургалтуудад бол сууж өгөөгүй байгаа. Тэгэхээр энийг бид нар аль хэдийн хэрэгжүүлээд амжилттай яваад одоо дэлхийн жишгт хүрсэн байгаа сургуулиудаас энэ Европын хамтрагч улсуудаас суралцаад тэгээд яг энэ Erasmus Plus Capacity Building гэдэг маань болохоор яг хідээд боловсролыг чадваржуулах сургалт болохоор энэ хүмүүсээсээ суралцаад Монгол улсад нутагшуулах юм. Тэгэхээр энэ дээр бол Отгон аймгийн сургуулийн гол зохион байгуулагч сургуулиар нь оролцсноо. Тэгэхээр яаж одоо хөтөлбөрт нь агуулгад нь оруулж шингээж мөн яам тамгын газар одоо энэ гарч байгаа хууль дүрм журмуудад шитгэж өгөх вэ гэдэг арга зүйн талаас манай Европын хамтрагчид маань туслаад тэгээд тэрийг хэрэгжүүлэхдээ бид нар ингээд пайлот хийгээд туршиж үзнэ гэсэн. Төслийн хүрээнд хийх ажлууд маань бол бид нэр одоо яамтайгаа хамтран дараагийн бас энэ бодлого үндэсний одоо энэ том зорилтуудад яаж энийг шитгэж өгөх вэ гэсэн хууль эрх зүйн орчин болон дүрм журмд өөрчлөлт оруулах мөн одоо яг энэ хамтрагч сургуулиудаар оролцсон байгаа сургуулиудын хөтөлбөрт яг энэ агуулгын өөрчлөлтүүдийг хийгээд хэрхэн яаж туршиж үзээд ямар дүр төрх гарсан бэ гэдгийг гол харах зорилготой байна.